Сайн манцгоноо залуучдаа хайтеки ихтшин байна. Энэ видеогоор бид саяхан гарсан Nvidia RTX 5060 GB-тай загварыг тестлээд ямар хүмүүст тохиромжтой байна. Хангалттай FPS 1080p дээр гарахгүй юу гэдгийг шалгасан. Nvidia өөрсдийн бүтээгдэхүүний циклийн дунд 60 серийг 1080 тохирсон өндөр FPS гаргах чадaltaй карт бүтээжсэн. Тэгэхээр өмнө нь бол RTX 2060, түүний дараа 3060, 4060. Энэ жилдээ RTX 5060 серийн карт байх болно. Тэгээд мэдээж RTX 4060 байхгүй учраас RTX 5060 маань энэ удаадаа 1080 дээр хангалттай FPS гаргаж чадах уугүй юу гэдгийг тестерээ бидэнд шалгах боломжтой. Картны GPU-ны онцлог нь Boost Clock нь 2497 MHz-тэй 8 GB RAM-тай, PCIe Lane нь 5.0 боловч X8 Lane-тэй байгаа. Бидний өмнө байгаа MSI Ventus RTX 5060 GB-тай загвар нь аль болох хямд үнэтэй байхын тулд уртлын shroud болон хотлын backplate нь power-аар хийгдсэн. Палат нь өөрөө хамгийн minimalist байж болох өөрөө PCIe low-cost илүү уртаар наашаа гараагүй тийм загвар байгаа. Connection-ийн хувьд DisplayPort 2.1-ээр 3 ширхэг мөн HDMI-тай өөрөө 2 ширхэг систем загвар байгаа. Тэжээлийн хувьд гэх юм бол өөрөө 8 пин залгуур авдаг боловч 145 ваттын карт байгаа. Тэгэхээр тэжээлийн блокны хувьд гэвэл та жишээлбэл i5 дээр тавьж ивэл 500-аас 600 ватт байхад хангалттай. Ингээд бенчмарк руу орцгоё. Хамгийн ихнийх нь Monster Hunter Wilds. 2K дээр Nvidia RTX 5060 дунджаар 54 FPS 18512 оноо авлаа. Тэгвэл 1080p дээр Nvidia RTX 5060 70 FPS дунджаар гаргаж 24141 оноо авлаа. Энэхүү карт нь 5070-аас барагцаагаар 30% сул байгаа нь өөрөө дунд нь 5060 Ti байх зайг илэрхийлж байна. Тэгэхээр ерөнхийдөө болвол гарах ёстой FPS гаргах чинь гэж үзэж байна. Харин өрсөлдөгч болох Intel Arc B580 нь өөрөө 4060 Ti-тай ойролцоо байсан карт бөгөөд 5060-аас барагцаагаар 24 FPS 1080p дээр сул байна. Дараагийн бенчмарк Cyberpunk 2K Very High дээр Nvidia RTX 5060 дунджаар 65.8 FPS хамгийн бага 1% нь 55.6 FPS гаргаж байна. Түүний өрсөлдөгч болох Intel Arc B580 FPS-ийн хувьд маш ойролцоо байгаа ба аль аль нь RTX 4060 Ti болон энгийн RTX 4060-аас илүү байна. 1080p дээр Nvidia RTX 5060 нь дунджаар 108 FPS хамгийн бага 1% нь 88 FPS гаргаж байна. Мөн адил 4060 Ti болон B580 картууд нь түүний доор орж 2K-тайгаа харьцуулбал Nvidia RTX 5060 нь Intel Arc B580-тай 12 FPS-ийн зөрөө гаргаж байна. Wukong дээр Nvidia RTX 5060 нь дунджаар 60 FPS хамгийн бага 1% нь 16 FPS гаргасан. Өмнөх үеийн Nvidia RTX 4060 болон 4060 Ti-тай харьцуулбал 4060 нь 30% сул, харин 4060 Ti нь 12% сул байна. Indiana Jones 2K дээр Nvidia RTX 5060 нь дунджаар 127 FPS хамгийн бага 1% нь 107 FPS гаргаж байна. Түүнээс арай илүү болох AMD RX 9070 нь дунджаар 153 FPS гаргаж барагцаагаар 15-аас 20% илүү байгаараа онцлогтой. 1080 дээр Nvidia RTX 5060 нь дунджаар 173 FPS хамгийн бага 1% нь 141 FPS гаргаж байна. Харин AMD RX 9070 нь 20 FPS-ийн зөрүүтэйгааг бас анзаарах боломжтой. RDR2 2K дээр Nvidia RTX 5060 дунджаар 37 FPS хамгийн бага 1% нь 27 FPS гаргаж байна. 1080 дээр дунджаар 45 FPS хамгийн бага 1% нь 26 FPS гаргаж байна. Яг тэгэхээр энэ тоглоом нь өөрөө өндөр үзүүлэлттэй график карт шаардж байгаа учраас та үнэхээр 5060-ыг 60 FPS болон түүнээс дээш болгоё гэх юм бол DLSS болон FrameGen асаах эсвэл видео тохиргоог бууруулж өөрчилж 60 FPS болон түүнээс дээш хүргэх боломжтой. Dota 2 дээр Nvidia RTX 5060 нь 2K бай, 1080 бай, аль алин дээр нь 200 FPS илүү гаргаж чадж байна. Хамгийн сүүлийн бенчмарк CS2 2K Very High дээр Nvidia RTX 5060 нь дунджаар 176 FPS хамгийн бага 1% нь 95 FPS гаргаж байна. Түүний доогуур Nvidia RTX 4060 Ti нь барагцаагаар 18 FPS-ээр доогуур 158 FPS дунджаж гаргаж байна. Харин 1080p дээр Nvidia RTX 5060 нь дунджаар 261 FPS хамгийн бага 1% нь 131 FPS гаргаж байна.
Тэгвэл Nvidia RTX 4060 Ti нь дунджаар 226 FPS, хамгийн багныг нь 115 FPS гаргаж 5060-ын доогуур орлоо. Ингээд 4-ийг харьцах нь 3 960 Very High дээр Nvidia RTX 5060 нь дунджаар 359 FPS, хамгийн багныг нь 182 FPS гаргаж байна. Түүний доор Nvidia RTX 4060 Ti нь 334 FPS дундаж, хамгийн багныг нь 145 FPS гаргаж байна. Бенчмаркууд нь туслаа. Энээс юу ойлгож болох вэ гэхээр Nvidia RTX 5060 нь өөрөө RTX 4060 Ti-тай маш ойролцоо буюу түүнээс илүү байж чадах карт байна. Энгийн 4060-тай харьцуулбал Nvidia RTX 5060 нь адилхан дүнгээр илүү өндөр FPS гаргах боломжтой. Та Steam hardware server руу ороод хамгийн ихэнд байгаа график картыг харвал өөрөө RTX 4060 байдаг. 4060 карт маань үйлдвэрлэгдэхэ болсон. Тийм учраас удахгүй RTX 5060 маань гараад жил 2 жилийн дараа топ 1 карт бас болно гэсэн үг. Энэ карт хэн зориулагдсан бэ гэвэл зөвхөн 1080p дээр өндөр FPS гаргах сонирхолтой байгаа e-sports тоглодог хэрэглэгчид. Мөн энэхүү картанд дах Nvidia-гийн DLSS болон FrameGen технологиудыг та сонирхож үзэх, ашиглах сонирхолтой боловч төсвөндөө тааруулж байвал энэхүү картын тохирно. Мөн RTX 5060 нь өөрөө сэр дундаа хамгийн хямдхан карт болж байгаагаар давталтай. Тантай цог хайтекийн гişмэлээ. Баярлалаа.